За өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт ерөнхий сайд асан оюун эрдэнэ огцорч 3 хоногийн дараа ерөнхийлөгчийн тамгын газрын дараагаар ажиллаж байсан зандан шатрыг Монгол улсын ерөнхий сайдаар тавьсан. За гэвч засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өнөөдөр хүртэл тодорхойг байгаа юм. За тэгвэл улсын их хурал дахь ардчилсан намын бүлгийн зүгээс ерөнхий сайд зандан шатарт засгийн газраа нэн даруй байгуулж эдийн засгийн асуудалд онцгойлон анхаарал хандуулахыг шаардлаа. Тодорхойлбол засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг боловсруулахдаа сайд нарынхаа тоог 50%-аар, за удирдах албан тушаалтнуудыг 20%-аар, төсвийн зардлыг 20%-аар, татварын дарамтыг 20%-аар тус бууруулж ажлын байрыг 20 мянгаар нэмэгдүүлэх зарчмын шаардлагуудыг тавиад байна. гэдэг нууц эзэн биегөө тийм шинэ ерөнхий сайд яам болон сайд нарын тоог 50%-аар, төрийн захиргааны болон тусгай албан агчдын тоог 20%-аар бууруулах, төрийн албаны мэргэжсэн доктортой байх нөхцөлийг хадгалж ашиг сонирхлын зөрчлийг таслан зохицоох юм шаардлагыг тавьж байна. Хоёрдугаарт нь бол төрийн өмчт аж ахуй нэгжүүдийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, орон тоог 2 дахин бууруулж үр өгөөж бүтээмжийг эрс нэмэгдүүлэх шаардлагыг бас тавьж байгаа. За энэхүү ардчилсан намын бүлэг ерөнхий сайдыг нэн даруй танхимаа бүрдүүлж 14 мега төслийг эдийн засгийн үр ашигтайг нь эхэнд нь нэрмэлж хэрэгжүүлэх болон 3 дугаар цэцлэгийн станцыг засварлах ажлуудыг яарвчлах шаардлагатай байгааг санууллаа. Харин Монгол Ардын намын бүлгийн хувьд засгийн газрын бүтэц орж ирээгүй учраас хурлаа хойшлуулсан юм. Нөгөөтэйгүр шин сонгогдсон болоод жагсаалт нийлсэн 30 гишүүн ерөнхий сайдад шаардлага тавьсан нь Монгол Ардын нам дотооддоо хагалдав гэдэг асуултыг дагуулад байна. За ардчилсан намын хувьд ч дээрх үйл явцудаас үүдээд Монгол Ардын нам парламентод олонхын байр суурь алдсан гэж үзэж байна. Шаардлага ба. Сая засгийн газар огцорсны дараа парламентод бол олох байхгүй болсон. Парламентын олохыг бүрдүүлж байгаа бүлэг дотроо 30-30 эдээр хуваагдаад одоо талцаа хэрэлдээд засгийн газараа кабинетээ байгуулж чадахгүй сууж байгаа байхгүй юу? Үнэхээр одоо юу гэдгийг нь сайд болох гоо зарим хүмүүс нэлээд жоохон яагаад тах шиг дайраад байгаа юм шиг байна, шахалт үзүүлээд байгаа юм шиг. Тэгээ тэр хүмүүсээ гарчин иргэдтэйгээ уулзах гэж хэлмээр. Өөрийнхөө эрх ашиг зарим нэг хүмүүс дарах хэвээр. Хурдын засгийн газраа гүйцэтгэх засаглалаа бүтцээ оруулж ирээд батлуулаад ажиллаа явуулахгүй бол гадаа годомжинд гараад амьдрал үнэхээр хэцүү. Ер нь нэг юм уу 2 удаа ард түмний мандат авсан гол төлөв жагсаалтанд ордог л доо бос улсын одоо парламентыг арч яхад намууд нь ч тэг твшүүлдэг. Нэг ч удаа ард түмний мандатыг авч байгаагүй бүс бол нөгөө тухайн хэн твшүүлсэн хэн одоо жагсаалтанд оруулсан тэр хүмүүсээс хараат ажилт юм уу гэсэн ийм бодлын байдлыг хараад төрж байна. За ингээ Монгол Ардын намын гишүүдийн зүгээс шин засгийн газарт зайлшгүй тавих зарчмын шаардлагуудыг Монгол Ардын намын удирдах зөвлөлд хүргүүлсэн гэж тайлбарлалаа. Энэ шинээр орж ирж байгаа гишүүд чинь юу чаддгийг, яадгийг, юу хийдгийг тэ? Зүгээр одоо нэг конотаараа суудаг гэдэг юм уу гэдэг ийм шүүмжил байгаа. Тийм учраас би засаг дээр тодорхой хэмжээнд одоо зөвхөн засаг гэдэггүй байнгын хорооч гэдэг юм уу тэ? За тэгээд бусд ажлын хэсэг байд юм уу? Энэ дээр энэ шин залуу Ахмад 3% хэлхээсээр ажиллаад явж явахгүй бол төрийн залгамж чанар гэдэг зүйл чинь алдагдсан шүү. Дандаа туршлагатай одоо буюу 3 буюу түнэстэй сонгогдсон хүмүүс л одоо сайд байх ёстой гэдэг байгаа бол тэгэл шинэ гишүүд чинь юу сурах юм бэ те? Сурахгүй шүү дээ. Аль нэг байдлаар аливаа ялгуурлыг гаргахгүй байх, тэгш зарчимтай байх гэдэг зарчим энэ дээр нэгдүгürt явж байгаа. Хоёрдугаарт бол улс төрийн намын тухай хууль явж байгаа. За энэ дээр бол эмэгтэйчүүдийн квоттой холбоотой асуудал байна. Гэхдээ тухайн шаардлагатаар бол эмэгтэйчүүдийн квот гэж бол тавиагүй шүү дээ. Аль нэгэн хүйс гэдэг талаас нь тавьж байгаа. За 3 дугаар асуудал бол парламентын гаднаас Монгол улсын ерөнхий сайд тавигдлаа. Парламентын гишүүд дотроос Монгол улсын одоо засгийн газрын гишүүдийг тавих ёстой. Энэ бол одоо парламентын чадвартай холбоотой асуудал гэдэг утгаараа тавигдсан. Ийм л 3 зүйлийг тавьсан. Тэрнээс хойш одоо хуучин сайд нарыг дэвшүүлэхгүй байх, эсвэл хэн нэгэн хүний эрхийг алдсан ийм зүйл бол огт тавигдаагүй. За ерөнхий сайд зандан шатрын зүгээс Монгол Ардын нам дангаараа засгийн газараа байгуулахаар төлөвлөсөн гэх албан бус мэдээлэл байна. За гэхдээ танхимын бүрэлдэхүүнд нь өмнөх засгийн газраас ямар хүмүүс багтах вэ гэдэг нь X сайдын толгойн өвчин болсон гэж ойлгохдохоор үйл явдлууд хөвөрсөөр байна.